их эзнээс нэг удаа асуусан байгаа. Их эзэн минь бид юу н хэрхэн залбирах ёстой юм бэ? За гэтэл эзэн энэ эзний заасан гуйлтыг бидэнд маш тодорхойгоор илчилсэн. За энэ бид амьдралын турш залбирах ёстой бүх хэсгүүдийг багтаасан байна. Энэ дотор 7 хэсэг байгаа. За тэрний нэг онцлог нь яг эрзэн шиг магадгүй ингээд сунгаад ингээд бид асар урт хугацаанд энэ эзний заасан гуйлтаар залбирч болно. За эсвэл ингээд богинохноор бас залбирч болно ерөөсөө. За гэтэл би өөрийнхөө үйлчлэлийн явцад магадгүй одоо жишээ нь Европод метрогоор хурдны галт тэргээр явхад жишээ нь 10 цаг нэг хотоос нөгөө хот руу очих үед ялгаагүй эзний заасан гуйлтын 7 сэдв дотроо залбирахад 10 цаг дотор чинь багтж явах шиний. За эсвэл одоо Сөүлээс одоо Сан Франциско Америк руу нисэж явах онгоцон дотор гээд 12 цаг тэнд зочиж явах үед ялгаагүй яг эзний заасан гуйлтаа эхэлдэг. За гэтэл тэр чинь 12 цаг бас л юу яадаг. За гэтэл зарим үед ингээд 2 цаг, 1 цагийн ингээд үйл явц дотор байх үе залбирахад бас л тэрэндээ багтааж энэ эзний заасан гуйлтаар залбирд юм аа. За тэгэхээр эхний хэсэг болохоор энэ тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаг. За тэгэхээр энэ хэсэг дээр ингээд тэнгэрт байгаа гэдгээр тэр хаан сайг оршивч тэр байсан байгаа байсарчих мөнхийн эзэн. За Мосе нэг удаа тэр шатаж байгаа төвлийг хараад энэ одоо ямар удаан шатд юм бэ гэдээ ойртоод очих үед мөнхийн эзэн Мосед ярьдаг. Мосе одоо чиний гисгэж байгаа газар ариун учраас чи шахаага тайл. За тэгээд би өөрсдийн арт түмний тэр зовлон бэрхшээлийг сонсоод би бууж ирлээ. Би чамаар дамжуулан тэр өөрийн арт түмний аварна. Би чамайг илгээж байна гэсэн. За гэтэл Мосе хамгийн түрүүнд намайг хэн явуулсан юм бэ гэдэг. Одоо нэгүрэлбэл та яг хин юм бэ гэдэг асуултыг тавьсан байна. Гэтэл тэр үед эзэн өөрийнхөө мөнхийн нэрийг за Монгол дээр болохоор би байдаг гэж одоо орчуулагдаж байгаа. Би байдаг. Яг бол өмнөч байсан, одооч байгаа, ирээдүйдч байна. Үнэхээр бүх цаг үед үүрд мөнхөд оршин байх тэр эзэн бол бид амьдралын туршид түүнд талархаж, магтаж, хүндлэж бүхнээ зориулах эзэн юм аа. Тэгэхээр бид нэр Монгол ахуй соёл дотор нэг гайхалтай цол дууддаг. Тэр нь болохоор бүхийн одоо аврагыг тийм ээ. Одоо цолдог. Яг тэр авраг маань одоо яг 3-ын даваан дээр ингээд цол дуудахад ингээд дивэл түүний те харшгүй хүчтэй түмнээс төгөлдөр ингээд бүх сүр жавхлангийн дуудаж цолдог. За тэгвэл бидний ахуй соёлд ийм хүндэтгэлийн хэлбэр байгаа нь бас сайхан ерөөлтэй зүйл. Тэгвэл бид эзний тэр бүх сүр жавхлангийн тэр цоллож дуудах амьдрал юм аа. Одоо бид тэр сүр жавхлангийн дуудах юм бол бидний үг дутдаг. За нэг удаа би эзний таны тэр агуу, тэр тэнгэрт байгаа, тэр бүх зүйлс дотор байгаа, тэр сүр жавхлантай нэрийг, тэр ариун нэрийг тань би үнэхээр дуудъя гэж дуудах үед үнэхээр үг маань дутчихсан байна. Тийм сүр жавхлантай эзэн юм. За тэгэхээр эхний одоо залбирлын хэсэг маань одоо түүний тэр ариун нэрийг дуудаж бид эзэнд гуйлт хүсэлтэй өргөх хүн үнэхээр чухал юм аа. Бид үнэхээр бидний амьдрал. За жишээ нь та бүхэн бас энэ 2025 оны одоо 31-ний 26 оны шилжих энэ хугацаанд магадгүй 25 оныхон тэр бүх хийсэн зүйлсээ талархсан байх шүдэж байна. Яг бол миний хувьд бас ялгаагүй тэр цагт ингээд
бүх хийсэн зүйлсэд нь би эзэн талархлаа өргөсөн. Үнэхээр гайхалтай. Бүх өдрүүдэд хийсэн бүгдийн төлөө эзэн минь талархъя гэж. За тэгээд баг ухтаад 26 оныхон төлөө бас талархсан. Та 26 онд ч гэсэн бүр түүнээс ч агуу зүйлийг хийх учраас яагаад гэвэл өнөөдөр би амьд байна. Амьд ойлгож байгаа та. Тийм учраас та өөрийнхөө хаанчл, өөрийнхөө сүр жавхлан, өөрийнхөө магтаал, хүндлэл бүх зүйлсийг бидний амьдралаас авахулна гэдгийг тунхаглан залбирсан ба. Тэгвэл хамгийн ихний та бүгдийн залбирал бол тэнгэрт байгаа одоо энэ аваа гэж байгаа мөнхийн аваа таны тэр ариун нэрийг тань би үрд мөнхөд одоо магтаж хүндлэж дуулна гэсэн илэрхийлэл юм аа. За дуулал номон дээр Давидын амьдрал тэр чигээрээ дуулал. Тэгвэл тэр дуулалын нэлээд базж байгаа нэг 150 бүлэг өнөөдөр бичээс тэр үлдсэн. Гэтэл Давидын бүх амьдрал бүх цаг хугацаанд тэр эзнийг магтдаг байсан. Тэгвэл өнөөдөр би та бүгдийг ятгах байна. Таны амьдралын бүх өдрүүд амьсгалж байгаа хорм мөж хөдөлж байгаа бүх зүйлс дотор тэр үрд мөнхийн тэр эзний нэр дуусагдаж, эзний нэр хүндлэгдэж, эзэн агуугаар дээдлэгдэх болтугай. Өнөөдөр эзэн бид бүгдээр магтагдахаар хүндлийг авахаар биднийг дуудсан юм аа. За тэгвэл 2 дугаар хэсэг дээр таны хаанчлал ирэх болтугай. Вау. За энэ хэсэг дээр болохоор засаглалын тухай яригддаг. Яг тэгвэл бид таны одоо Тэнгэрийн одоо улсын иргэд гэсэн үг. Таны засаглал дотор би дуулууртайгаар амьдрна гэсэн үг. За жишээ нь одоо бид Монгол улсын иргэн. За тэгвэл Монгол улсын иргэн гэхээр улс маань өөр ингэсэн хэл хязгаартай. За засаг захиргаатай. Тэгээд өөрийн хууль дүрмтэй. Яг бид Монгол улсын иргэн байх тэр зүйл дотор үнэхээр их чөлөөтэй амьдардаг. Бид нар засаглал гэдэг зүйлийг ингээ ойлгох юм бол за одоо өнөөдөр ингээ Солонгос улс гэх юм бол Солонгос улсын тэр засаглал. За гэтэл бид энэ дэлхийн бүх улс үндэстний улс орны тэр засаглалаас илүүгээр Тэнгэрийн эзний хаант улсын засаглал дотор амьдардаг иргэд юм аа. Ваа ямар гайхалтай вэ. Тэгвэл Паул элч өөрийнхөө тэр амьдралыг болохоор би тэр мөнхийн тэр хаант улсын би тэр иргэн тийм ээ элчин сайдна. Тиймээс би тэр Тэнгэрийн тэр эзэнт тэр засаглалыг энэ газар дээр буулгаж амьдрна гэдгээ илчилж байгаа юм аа. Тэгвэл өнөөдөр бид тухайн улс орны засаглал дуулууртай тэр хил хязгаар дотор нь чөлөөтэй байдаг шиг амьдарч байгаа тэр газартаа бид өөрсдөө зүрхэндээ хэлэх ёстой. Би тэр мөнхийн улс орны мөнхийн эзний тэр засаг захиргаан дотор амьдардаг тэгэд түүний надад тушаасан бүгдийг би биелүүлж түүний хаанчлалыг би байгуулна гэдгээ тунхаглаж амьдрах ёстой гэсэн үг. Тэгэхээр бидний амьдралын өдөр бүр таны амьдралаар дамжуулан тэр хаанчлал ирж байна уу гэдгийг асуух ёстой. Өнөөдөр бид өөрийн төлөө амьдрахгүй, өөрийн төлөө өгөхгүй бид Есүс Христийн төлөө амьдрч бид Есүс Христийн төлөө өгөх болно. Учир нь өгсөн амьд үрд бид түүнийх болсон. Бид түүний засаглал дотор бид түүний иргэд, түүний хүүхэд, түүний элчин сайдууд болсон юм. Тэгвэл та өнөөдөр энэ газар дээр тэр улсыг төлөөлж байгаа. Тэр улсын иргэн гэдгийг эзэн итгэлээр дамжуулан ариун сүнсээр тэнд хамгаалагдсан юм аа. Тэгвэл та үнэхээр үлгэр дуурайлтайгаар таны хаанчлал ирэх болтугай гэж өөрийнхөө амьдралаар харуулах ёстой. Бид өдөр болгон тэр хаанчлалын би иргэдчүүдээ гэдгийг ойлгож эзний үг тушаал бүрийг биелүүлж амьдрах ёстой гэдгээ ухаарах ёстой юм. Үүний төлөө энд хэсэг дээр залбирдаг байна.
За тэгэхээр ялангуяа энэ таны хаанчлал ирэх болтугай гэдэг сэдвээр миний хувьд ингээд эхлээд гэр бүлээс эхэлдэг эзэн минь. Миний гэр бүл дээр таны хаанчлал ирэх болтугай. За дараа нь тэгэл миний чуулган дээр ирэх болтугай. За тэгэл Монгол улс, за тэгээ Монгол дахь чуулган, за тэгээд пасторууд яг энэ хаанчлал засаглал дотор байгаа тэр бүх зүйлсийн төлөө залбирдаг. Яг нь бид нэгдмэл байдал дотор эзний засаглалыг тэр хаанчлалыг байгуулахаар дуудагдсан юм аа. За тэгвэл гуравт бидний одоо яг эзэн хандан гуйлт хүсэлтэд мэдүүлэх 3 дахь хэсэг болохоор хүсэл тань тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай. Ваа. За хүмүүс бид үргэлж амьдралаас ингээд яг өөрийнхөө хүсэж байгаа юмыг ингээд дандаа боддог. За миний хүсэх зүйл гээл. За бид амьдралаас бол маш их юм хүсдэг. За дуусахгүй юм да. Гэтэл тэрнээс илүүгээр эзэн минь таны хүсэл яг миний амьдралаар таны тэр тэнгэрт хүсэл яг энэ газар дээр буугаач гэдгийн төлөө бид түүний хүслийг эрен хайх хэрэгтэй юм аа. За Матай номын 5:33 дээр хэлсэн ба би тэрийг нь одоо шууд эндээс уншия. Энийг уншихгүй бас болохгүй. За энэ 6:33 биш үү? Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зүйт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж болно гэж. За тэгвэл бид амьдралынхаа турш яг эзэн надаас яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг эрен хайх хэрэгтэй. Энэний төлөө залбирх хэрэгтэй. За Есүс Гецмэн цэцэрлэг дээр яг загалмай дээр совдлогдохын өмнө одоо залбирч байсан. За гэтэл түүний хөлс нь бүр цусан тусал болсон. Тийм их одоо зовлон шаналыг өөртөө тээжсэн. За тэгэхэд Иесус ингэж хэлсэн. Яг аава яг миний хүсэх зүйл биш. Харин та өөрийнхөө хүслийг биелүүлээрэй гэсэн. Тэгээ аавын хүсэл бол Иесус загалмай дээр цовдлогдож бүх хүн төрлөختний төлөөс золиос болж алагдах ёстой байсан. Тэр Исаи номын 53 дээр бүр эрт одоо илчлээ хэлсэн байсан учраас үүнийг энэ хүслийг нь Иесус биелүүлэхээс өөр аргагүй байсан. Тэгэхээр тэр бидний өвчнийг өөртөө нь тээж бидний уу гашууг даав. Харин бид түүнийг бурханд яллагдж, зохиогдож, зовсон гэж бодов. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатгагдан бидний гмийн төлөө бяцарчаа. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээлт бууж түүний шарахаар бид эдгэрсэн гэж. Үнэхээр эзнийг магтъя. Тэр энэ дэлхийд ирэхдээ өөрийнхөө хүслийг дагаж ирээгүй. Тэр аавын хүслийг 100% биелүүлэхээр энэ дэлхийд мэдлсэн юм. Тэгвэл бид өөрсдийнхөө зүрх сэтгэл дотор байгаа тэр хүсэж байгаа зүйлээ ингэ доош нь тавьж агаад эхлээд ингээд яг аваа тий. Одоо миний хүсэж байгаа зүйл биш. Харин та надаар дамжуулан өөрийнхөө хүслийг биелүүлээч гэж бид одоо төрөл бүрийн талбар болгон дээр нь залбирх хэрэгтэй байна. За тэгээ та бүхэн одоо бичээсийг Библиэс одоо яг эзний хүсэл юу вэ гэсэн асуулт тавиад Библийг унших юм бол ингээд бид хүслүүдийг ингээд үу түмээр нь жагсаах боломжтой байдаг. Үнэхээр гайхалтай. Тэгвэл эзэн танаар дамжуулан өөрийнхөө тэнгэр дэх тэр агуу хүслээ энэ газар дээр биелүүлмээр байна. Тэгвэл та яг түүний хүслийг эрен хайх юм бол та үнэхээр зүгээр сууж чадахгүй. Тэг зарим хүмүүс намайг одоо ингээд за биш одоо бүр баян пастор болсон л доо. Хаа сайгүй одоо ингээд улс орноор дамжиж аялдаг. За хүмүүс аялдаг гэж байгаа. За гэтэл тэр нь яг эзэн аавын хүслийг биелүүлэхийн тулд тухайн газарт очиж сайн мэдээг тунхаглаж дагалдагч чийг бэлтгэж чуулган тарилтан дээр яг л галзуу юм шиг байдаг.
За гэтэл гэртээ очиод нэг сайхан буудан дээр суугаад нэг дуурах гээр л зовлон болдог. Ерөөсөө байж болохгүй. Яг бол бидэнд олгогдсон цаг хугацаа баг. Тэр өөрөө альфа ба омега гэж хэлсэн. Энэ нь болохоор бидний амьдрал эхлэл бод төсөл түүний гарт байгаа гэсэн. Тэгвэл бидэнд олгогдсон энэ амьд байх энэ орон зайд бид түүний хүслийг эрен хайж амьдрах цаг үе юм аа. За тэгвэл би та бүгдийг үнэхээр ятгах байна. Тэгэхээр энэ дээр болохоор яг эзний хүслийг эрен хайж залбирах юм бол за энэ дээр би нэг удаа яг эзний тэр хүслийг эрен хайж залбирах үед 7 хоног зөвхөн яг энэ сэдв дээр хүсэлтэй тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай гэж залбирах үед бол 7 хоног хангалтгүй болчихсон. Яг тэр хүслийг нь хайгаа залбирахт бол гайхалтай. Тэгээ эзэн үнэхээр талархъя. Тэгээ эзэн бидэнд хэрхэн залбирхаа ингээд ийм одоо уг нь бол 6-аас 13 гэдэг нэг богинохон ишлэл юм шиг байгаа боловч энэ өөрөө бидний амьдралын туршид залбирах ёстой бүх сэдвүүдийг агуулсан байгаамаа. За тэгвэл дараагийн 4 дээр өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. За энэ дээр бол бидний амьдралын бүх хэрэгцээ. Энэ дээр биеийн хэрэгцээ, оюун санааны хэрэгцээ, сүнсний хэрэгцээ бүгд орж байгаа. За энэ хэрэгцээн дээр би нэг удаа эзнээс залбирч байсан эзэн минь ээ. Одоо би яг таны ингээ хаанчлалын төлөө амьдралаа зориулахад надад дутагдаж гачигдж байгаа зүйл бас түгээмэл байна штэ. Тэгээд энэ дээр би одоо ямар үйл явц хийх вэ гэсэн. Гэтэл эзэн 1-р хаадын 17-р бүлэг дээр анхаарал тавихыг надад ятгахсан. За тэгэхээр би энэ 1-р хаадын 17-гийн 8-аас 16 уншаад энэ нэг маш сонирхолтой түүх байгаа. За тэгэхээр энэ нь миний амьдралын үйлчлэлд бол маш том эргэлтийг авчирсан түүх. Тэгэхээр энийг би унших хэрэгтэй гэж бодож байна. Хаадын дээд гэсэн. За 1-р хаад гэсэн үг тийм. Тэрний 17-гийн за 8-аас 16-г. Тэгэхэд эзний үг түүн дээр ирж босож Сидонд харьяалагддаг Сарфат руу яваад тэндэ бай. Тэнд чамайг тижээхийг нэгэн бэлгэсэн эмэгтэйд би тушаасан гэв. Илия даруй босон Зифан руу явлаа. Тэрээр хотын хаалганд үрээд хартал нэгэн бэлгэсэн эмэгтэй мод түүж байв. Илия тэр эмэгтэйг дуудаад надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв. Тэр эмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад нь Илия түүний дуудан надад зүсэм далах авчирч өгөөч гэж хэлв. Харин тэр эмэгтэй хариуд нь таны бурхан эзний амьд буугаар тангарлээ. Надад талах байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атхын дэдий гурил. Вааранд минь жаахан тус үлдсэн. Арга тумыг гэртээ харж өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхин тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх таа гэв. Тэгэхэд Илия эмэгтэйд бүүе явж хэлснээрээ гүйцдэг. Харин байгаа юмнасаа эхлээд надад жижигхэн гурилан бов хийгээд над руу авчирж ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийх тун. Яагаад гэвэл Израилийн бурхан эзэн энэ газрын гадаргуу руу дахин бороо булгаж өдрийн хүртэл хул аягтай нь гурилж дуусахгүй, достоо ваарч хоосрохгүй гэж айлцсан юм гэв. Тэр эмэгтэй яван Илиягийн үгээр үйлцсэн бөгөөд тэр эмэгтэй Илия болон эмэгтэйгийн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. Илиягаар дамжуулан эзэн айлцсанчлан хул аяг дах гурил дуусахгүй, мөн ваар доторх тосч дуусахгүй. Амен. За яг энэ түүх болохоор эзний царц нэг дээрэмчин төрхтэй болчихж байгаа нөгөө. Хамгийн сүүлчээ нөгөө тэр боо идэл тэгэл өөр идэх хоол байх өхөндөө гэж хэлсэн. Хоолыг дээрэмдэж байгаа байхгүй. Надад авчирч өгөө.
За гэтэл яг энэ эзний өөрийнх нь үгийн дагуу үйлснээр энэ Билевсэ эмэгтэй хүүтэйгээ одоо тэр хур бороо ортол одоо хоол хүнсээр дутагдаагүй гэдгийг хэлсэн байна. За тэгээд яг энэ амлалтыг би эзнээс аваад за их эзэн минь амьдралын минь туршилтаа үйлчлэлийн явцад та юугаш дутаахгүй янз бүрийн арга замаар дамжуулан ханганаас итгэлээр гараа өргөсөн байна. За эзэн би танд гараа өргөе. За ингээд үйлчлүүдээ явуулсаар байна. Эзэн хангагч юм ба. За тэгэхээр бид энэ 4-р хэсэг дээр бидний амьдралд одоо маш олон хэрэгцээтэй зүйлсүүд байгаа. Тэр бүгдийг одоо бид эзэнд хандаж залбирах хэсэг юм а. Тэгэхээр та бүхэн бас 2026 оны тань хэрэгцээтэй байгаа тэр бүхий л зүйлсээ ингэж жагсаалтанд бас оруулаад залбиралд бүтэн жил залбирах хэсэгт оруулсан гэж би итгэж байна. Тэн дотор таны хэрэгцээтэй зүйлс бас байгаа. Тэгээ эзэн өөрийн одоо хүүхдүүдтэй гуйсан гуйлтанд нь хариулдаг, тэр сонсдог, хардаг, үлддэг гэсэн юм аа. За тэгвэл 5 дугаарт нь за 5 дээр нь би очихъя. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний үрийг мөн уучлаач гэсэн хэсэг байгаа. За тэгэхээр энэ дээр бид нухацтай хандах хэсэг байна. Яг бол бидний амьдралд нөгөө үл уучлал байдаг учраас энэ дээрээс нь бид өртөнгүүдээ уучлсны адил бидний үрийг мөн уучлаач. Тэгээ бараг хүн болгоноос бараг асуулт би бас асуудаг. Та зүрх сэтгэлдээ энэ үл уучлалыг тээж гин үү? За гэтэл хүн бүрт байдаг. Яг бол ямар нэгэн байдлаар амьдралын турш гомдоосон, уучлалшгүй үйл явдал хийсэн хүмүүс байдаг. Гэтэл бид тэр бүгдээ зүрх сэтгэлээ нэгжиж агаад түүнийг уучлахар шийдвэр гаргах хэрэгтэй. Яг бол энэ үйл уучлал нь бидэнд хорслыг тэгээд хорсол нь эзэнтэй харилцааг маш их саадуулдаг. За жишээ нь одоо Япон одоо ногоон цай. Энэ нэстэр манай Японд очиж байгаа юм шүү дээ. Ногоон цайг мэдэн шүү. За ногоон цайг ингээд яг халуун усанд хийгээд за тэр доороо тавих үед маш гоё одоо хүний эрүүл мэндэд тустай цай байгаа. За гэтэл тэр цайг одоо за 7 хоног за магадгүй сар 3 сар одоо тэр савндаа байх юм бол сүүлдээ тэр ч мөр гашуураад бүр хор болдог. Юу хүн уух биш одоо юм болох биш. За яг үүнтэй адилхан бид тэр үл уучлалыг тэр хорслыг зүрх сэтгэлдээ тэгээд ахаар тэр нь бидний хөнөөж эхэлдэг. За тэгвэл бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийг одоо нэгжиж амьдрал тохиолдсон бүх зүйлс дотроо тэр бүгдийг гаргаж эзнээс гуйж одоо тэр уучлалыг эзнээс авахын төлөө залбирх хэрэгтэй юм аа. За тэгэхээр Матай 18 дээр нэг юу байгаа? Нэг гоё түүх. Жишээлбэл Петр Есүс өөрийнхөө шавнараас асуусан. Хүн нөхрөө өдөрт хэдэн удаа уучлах ёстой вэ гэсэн. За тэгсэн чинь Петр ингээд гараа өргөөл. 7 гэдгсэн чинь. За тэгээд Петр дотроо бодсон. За би бол Есүсийн эхэзнийхээ асуултанд би бол хамгийн зөв хариулсан. Энэ одоо Яаковыг хардаа энэ мэдэхгүй байна. Тэр Андрийг хардаа нэг иймэрхүү байдлаасан. Ингээ Петр их дойдгор байжсан. Тэгсэн чинь их эзэн. Хөөе Петр чи наата 70-аар үржүүлдэг гэсэн. 70 дахин. За энэ болохоор 490 болж байгаа. 490. За 490-ыг за нийтдээ 24 цагийн 8 цагт ер нь яг хүн унтна гэж бодоход 16 цагт ингээ хуваахаар 2 минут тутам 1 удаа уучлах тийм тоогарч байгаа. За тэгээ энэ юу гэсэн үг вэ? Бидний амьдрал тэр чигээрээ уучлал гэсэн үг.
бид амьдралын туршид шалтгаантай болоод шалтгаангүй ямар ч үйл явдал дотор бид уучлалаа гэдэг гараа өргөж явах хэрэгтэй гэсэн. Ер нь эзэнд өөрийнхөө амьдралыг зориулна гэдэг маань уучлалын үйлчлэл гэсэн. Хэрвээ уучлахгүй бол эзэн хэлсэндээ тэр боломжгүй тий. Яг надтай харилцаанд чинь саад учирнаа. Тэгээ муу нэгэнд одоо байр тавьж өгч гинэ гэсэн үг. За тэгвэл энэний төлөө энэ 5 дахь хэсэг дээр нэлээд нухацтай залбирах хэсэг байна. За би холбоос ишлүүдийг зөндөө энэ дээр бол зөндөө ишлүүд байгаа. Иохан номын 13 бас би нэг дуудаах. 13:34-35. Би та нарт бие биеэ хайрлах тун, би та нарыг яаж хайрладгийн адил та нар мөн бие биеэ хайрлах тун гэсэн шин тушаал өгч байна. Хэрв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг миний шавнар бүн гэдгийг мэдэх болно. За өнөөдөр бид Иесус Христийн дагалдагчид, бид Иесус Христийн шавнар мөн үү? За мөн бол бид энэ хайраар амьдрах тушаалтай. Энэ бол тушаал өгсөн байна. Энэ бол зүгээр санал биш, хүсэлт биш. Энэ бол тушаал. Тэгэхээр энэ тушаалыг бид биелүүлэх ёстой. Бид амьдралын туршид ямар ч шалтгаантай ч бай, шалтгаангүй ч бай бид бусдыг уучлаж бүр давуулан дэлгүүр хайрлаж амьдралаа зориулах үүрэгтэй. Тэгэхээр тэр хүл уучлалыг өөртөө зөвшөөрч болохгүй гэсэн үг. За тэгвэл 6-нд нь биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. За энэ хэсэг дээр Иесусыг сорж байсан. За бидний амьдрал цаг үргэлж соригдно. Тэгэхээр бид энэ сорилт уруу датлахын төлөө залбирах ёстой. Яг нь бид өөрсдөөсөө нэг асуултыг цаг үргэлж асуух шаардлагатай. Энэ нь ер нь намайг юу уруу татаж сориод идэм бэ гэдгийг илрүүлэх ёстой. Юу намайг ингэж чангаагаад идэм бэ гэж. Тэр бүгдийнхээ төлөө эзнээс одоо яг энэ эзний заасан гол дотор бүр тодорхой задлаж залбирч байх хэрэгтэй байна. Яг тэгвэл за тэгэхээр тэр саадуудын талаар хөрсний тухай байгаа. За би энэ Матай номын 13-ыг гаргаж ирэхгүй зүгээр хөрснүүдийн дурдаах юм. Эхний хөрс болохоор муу ерөөс хүнсний хөрс. За энэ бол чулуурхаг газар унсан учраас шоу төгөд идчихдэг гэсэн. За тэгэхээр нэгдүгээр бидний сордог амьдралын сорилт дотор бол муу ерөөс хүнсний сорилт байна. Хоёрт нь бидний махан биеийн хүсэл. За гуравт нь энэ дэлхийн нийгмийн нөлөө. Бид энэ гурван сорилт уруу датлахыг бид өдөр бүр даван туулна. Тэгвэл энэ сорилтуудыг бид нээж илрүүлээд энэний төлөө бид цаг ямагт залбирах хэрэгтэй юм аа. За тэгвэл бид энэ уруу датлах сорилтыг залбирлаар дамжуулж ялан дийлдэг. Бид даван туулдаг, сахилга баттай байдаг. Муу нэгэн бол бидний хуур мэхлэж сорилтонд оруулж, нурааж, унгаж, өхүүлэх гэж тэр ирж байгаа зорилго. Тэгвэл бид тэрний эсрэг зогсож залбирлаар энийг даван туулах юм аа. За тэгээд 7-д нь учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүр, үрд таны хаанч. За тэгэхээр бид түүний тэр мөнхийн тэр үрдийн тэр хаанчлалын төлөө, үрдийнх нь сүр хүч, алдрын төлөө залбирч, магтаж, хүндэлж байх одоо хэрэгцээтэй гэдэг хэлж байна. За тэгээд маш товчхондоо энэ эзний заасан гуйлтыг өнөөдөр би оны хамгийн ихний дээж өдөр болгож үгийг хуваалцж байна. Тэгээд та энэ 2026 онд энэ эзний заасан гуйлтаар үнэхээр тасралтгүй
амьдралын үйл явц дотор хүчтэй байхын тулд залбирахыг хичээнгүйлэн ятгах байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын далахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид үртэнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрт таныхаа. За бүгдээр хамтдаа